Францад 5 настай хүүхэд нөгөө Фанкон аниматай. Тэгээ тэр хүүхдийн дүүн 5 жилийн дараа аав ээжээр нь жирэмсэн болсон. Гэхдээ тэр хүүхд 5 жил Фанкон аниманд шаналсан. Аав ээжээр нь жирэмсэн болох үед генетик онцлогоо хийгдсэн. Одоо дүү дээр нь гэсэн үг шүү дээ. Генетик онцлогоогоор охин дүү нөгөө Фанкон анимиго гэдэг онш нь гарсан. Тэгэнгүүт дүүгийн төрөх үед дүүгийнх нь тэр хүүгийн цусыг аваад хадгалцсан. Тэгээ хүү эдийн аваад хадгалцсан. Нөгөө хүүхдийн чөмгийг бүгдийг хоосолж байгаа тэр цусыг одоо хүүгийн цусыг шилжүүлэн суулгаад тэгээд тэр хүүхдээс 19 хоногийн дараанаас эхлээд шинэ цусны улаан эсүүд үүссэн. Үүссэн эсүүд нь ямар ч удамшлаа гажиггүй шинэ эсүүд үүсээд гараад ирсэн. Удамшлын шалтгаантай ямар ч эмчилгээ байхгүй тэр өвчний эмчилгээ 100% болчихж байгаа байхгүй гүйдэлсэн эмчилгээгээр. Мөн адилхан хүүгийн цусыг ашиглаад хавдартай хүүхдийн цусыг чөмгийг бүгдийг хоослоод тэгээд дараа нь хүүгийн цусыг шилжүүлэн суулгаад цусны хавдрын эмчилгээ 100% болсон. Тэгэхээр үүдэлсэн эмчилгээ өөрөө бас айгүй ач холбогдолтой тийм ялангуяа цусны өвчнүүд үед айгүй ач холбогдолтой байгаад байна. Тэгэхээр хэрэгтэй эсэ хаанаас яаж авах уу гэдэг сорсууд нь айгүй байдаг. Тэгэхээр насанд бие хүрсэн хүнд бол одоо шавь чөмөг өөх чөмөнөөс нь авч болж байгаа бол хүүхд дөнгөж төрөх үед нь хүүхдэд одоо тэр нөгөө хүүгийн цус эднээс бол бас үүдлээс сорс баялаг учраас тэрийг бас хадгалцдаг байхгүй. Тэгээд тэр нь өөрөө ирээдүйд бас аюул хэрэг болдог.